Оюуны өмчийг дээдлэгч Монгол телевиз, маркетингийн мэргэжлийн зөвлөх Vision Group хамтран төлөвлөж байна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк, дэлхийд шалгарсан Монгол ам очир дагнас бизнесийн мэргэжлийн мэдээллийг дэмжив. Бизнесийг амжилттай эхлүүлэх хамгийн суурь мэдээллүүд бол зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөв, салбарын хандлага, гол тоглогчдын туршлага, бизнесийн боломжит санаа байна. Энэ бүгдийг амжилтын эд зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлэг танд хүргэх болно. Сайн байцгаана үзэгчдээ. Амжилтын эхлэл бизнесийн нэвтрүүлгийн маань ээлжиж шин нэгэн цуврал эхлэхэд бэлэн боллоо. За ингээд намар цагийн 2 дугаар цувралаараа би та бүхэндээ ерөнхийдөө цаг үетэй холбоотой бизнесүүдээр судалгаа хийж мэдээлэх болно. За тэгэхээр хичээлийн шинэ жил эхэлж байна. За ингээ хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой хүн болгон хичээлийн бэлтгэлээ базааж ажил төрөлдөө манайхан чинь 7-8 сар амарч л одоо яг л ажил төрөл бужигнж байгаа яг ийм цаг үед та бүхэндээ би ажлын хэрэгсэл, хичээлийн маш чухал хэрэгслүүдийн нэг болох принтерийн зах зээлийг томилуулж байна. Тэгэхээр дэлхийд даяараа ямар принтер нь сайн байдیں, хандлага ямар байгаа нь те, монголчууд ямархуу принтерийг илүүд үздгийг, ямар принтер ерөнхийдөө зөнхөлтийн хүмүүс ямар технологийн принтертэй яаж ийн, дэлхийн хандлага маань жишээлбэл принтерийн хөгжил хаашаага хөгжиж байна вэ? За бүгдээрээ ингээд принтерийн зах зээлийн талаар 2 дугаар бүлгийн эхний нэвтрүүлгийг эхлэе. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ принтерийн зах зээлийн талаар ярилцах гэж байна. За тэгэхээр манай нэвтрүүлэг уламжлалсаар одоо бүгдээрээ зах зээлийн багтаамжийн талаар ярилцсан. Монгол улсад маань хичнээн принтер импортлогддгийн хідэн одоо юу гэдгийг ямар технологийн принтер байдیں тийм ээ? Хаанаас ямар хэмжээгээр орж ирдэг. За тэгэхээр граф дээрээс харахад бол улсын хэмжээнд 2013 онд 23 мянган принтер, 14 онд 21.7 мянга, 15 онд 12.8 мянган принтер импортлогдсон мэдээ байна. Энийг нь үнийн дүнгээр харьцуулж харах юм бол 2013 онд 3.2 сая доллар, 14 онд 2.8 сая доллар, 2015 онд 2.1 сая доллар болж буурсан байна. За тэгэхээр энэ принтерийн импортын хэмжээ бол ерөнхийдөө яг хямралын хэцүү хүн жилүүдтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд буурсан харагдаж байна. Гэхдээ тоо хэмжээний бууралт, үнийн дүнгийн бууралт хоёрт бол харьцангуй өөр харагдаж байна. Үүнийг хэдүүлээ яаж харж болж байна вөхөр нийт импортлогдсон принтерийг нийт импортлогдсон үнийн дүнд нь харьцуулаад харах юм бол дундаж нэгж принтерийн үн гарч ирж байгаа. За тэгэхээр 2013 онд импортлогдсон принтерүүдийн дундаж үн бол 139 доллар, 14 онд болохоор 131 доллар байсан бол 15 онд 161 доллар болж өсчээ. Тэгэхээр нэгж принтерийн үн бол ерөнхийдөө жоохон өссөн. Энэ нь болохоор нөгөө илүү олон үйлдэлтэй принтерүүдийн эрэлт нь жоохон өссөнтэй холбоотой байх гэж бид нар бодож байна. Тэгэхээр 160 долларын гайлд мэдүүлсэн үнийн дүнтэй принтер гэж үзвэл одоо энэ чинь нэг 300 орчим мянга ч юм уу те. Тэгээд энийг нэг гайл нөт ашиг гэдэр гэж авч байгаа нэг 5-600 мянган төгрөгийн принтер бол зарагддгийм болоо гэсэн ийм баримжаад өгөлт гарч байна. За тэгвэл Монголд принтер импортлсон монголчууд хаанаас их принтер авдгийм бэ? Орж ирж байгаа принтерүүдий. Тэгэхээр 66% нь Хонконгоос орж ирсэн, 16% нь Хятадаас, 5% нь Сингапураас, 4% нь Оросоос. За ингээд Солонгосоос 3%, бусад улс орноос 6% нь импортлогчээ. Тэгэхээр манай принтерүүд бол ерөнхийдөө Хонконгоос их орж ирдэг байх нь байна. Та бүхэн принтерийн импорт сонирхч байвал ерөнхийдөө яг хэвээр Хонконг бол хятадын хэсэг боловч одоо юу гэдгийг барууны брэндүүдийн төвлөрсөн худалдааны одоо ийм цэгүүд байх магадaltaй юм байна. За принтерийн төрлөөр нь авч үзье. За тэгэх юм бол импортлогдсон нийт принтерийн маань 54% нь ганц үйлдэлтэй хар цагаан принтерүүд, 25% нь олон үйлдэлтэй өнгөт принтер, 19% нь олон үйлдэлтэй хар принтер. Ингээд ганц үйлдэлтэй өнгөт принтер бол 2%-ийг нь эзэлдэг байх нэ. Тэгэхээр ерөнхийдөө принтерийн төрөлд урд нь бол бид нар мэдж байгаа ганцхан хар цагаан принтерүүд л байсан. Өнгөт принтерийн хэрэглээ ерөнхийдөө бага байсан бол одоо түлхүү олон үйлдэлтэй принтерийн тоо өссөн байгаа харагдаж байна. За тэгэхээр Монголын хэмжээнд бол одоо принтерийн технологи одоо юу гэдгийг хар цагаан өнгөт принтерийн байдлаар ингээд та бүхэн тоо мэдээлэлтэй танилцлаа. Харин дэлхийн хэмжээнд ямар байна вэ гэж. За тэгэхээр дэлхийн хэмжээнд нийтдээ 106 сая принтер 2014 онд худалдаалагдсан гэсэн тоо байна. Үүний одоо 20% буюу 20 саяыг нь бол одоо Америкчууд, Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр хийгддэг. Бусад улсад бол 85% нь буюу
85.6 сая принтер импортлогддог байна. За тэгэхээр дэлхийн борлуулалтанд бол одоо энэ принтерийн хорны технологиор нь авч үзвэл ерөнхийдөө 37% буюу 18 тэрбум долларын принтер бол 37% нь шингэн хортой нөгөө та бидний ярьж заншснаар шүршдэг принтер гэсэн үг. Лазер хортой принтер бол 63%-ийг эзэлдэг юм байна. 30 тэрбум долларын принтер борлогддог. За тэгэхээр дэлхийд даяар принтерийн ямар брэнд нь илүү хүчтэй байдаг, Монголд ерөнхийдөө ямар брэнд нь хүлээн зөвшөөрөгдсөн байдیں, тийм ээ. За хэрэглэгчид принтерийг хаанаас яаж авдیں, гэх мэт одоо хэрэглэгчийн зан төлөвийн хэсгээр хэдүүлээ эргэн уулзахуулна. Ингээд зах зээлийн багтаамжийн хэсэг тавханд сонирхолтой байсан гэж найдаж байна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ нэвтрүүлэгтээ 95 морил. За тэгэхээр бүгдээрээ одоо принтерийн зах зээлийн гол тоглогч брэндүүд, хэрэглэгчдэд таашаагдсан брэндүүд, за худалдан авагч нарын таашаадаг үнийн лимит ч гэдэг юм уу, хэрэглэгчийн зан төлөвийн талаар ярилцгаулна. За тэгэхээр дэлхийн принтерийн зах зээлийн хамгийн том тоглогчд нь ямар компаниуд байд юм бэ? Ямар брэндүүд ер нь дэлхийд ноёлд юм бэ гэдэг асуудлаар эхлэе. За тэгэхээр дэлхийн зах зээл дээр нийт борлуулагдсан принтерийн тоон ширхгээр нь авч үзвэл HP буюу Hewlett Packard 40%, Canon 21%, Epson 13%, Brothers 6%, Samsung 5%, за Xerox 5%, бусд нь 10% эзэлдэг юм байна. Тэгэхээр дэлхийд бол яг хөө принтерийн зах зээл дээр HP ноёлоод Canon, Epson гэсэн дараалтаа явдсан байна. За тэгвэл харин Монголын зах зээл дээр ямар байна? Хэрэглэгчдээс бид нар асууж үзсэн. За тэгэхээр Монголын зах зээл дээр болохоор хамгийн сайн гэж боддог принтерийн нэрээ хэлнэ үү гэхээр 32% нь Canon, за 30% нь Samsung, 11% нь Xerox, 10% нь HP, 7% нь Epson, 1% нь Dell, бусд нь мэдгүй гэж хариулсан байна. Тэгэхээр энэ бол яг тухайн брендийг Монголд төлөөлж байгаа тухайн төлөөлөгч компани маркетингийн ур чадвар зах зээлд байршуулсан тэр брендингийн бодлогын одоо энэ үр шим ингэж харагдаж байгаа. Өөрөлдвөл дэлхийд 40% эзэлдэг HP маань Монголд ердөө 10%, харин дэлхийн өнөө 2 номерын тоглогч Canon маань болохоор номер 1-ээр Монголд байршсан байх жишээ нь. За тэгэхээр хэрэглэгчдээс бид нар авсан судалгаагаар бол ямар принтерийг авах вэ гэж асуулт байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бид нар бол эхний ээлжинд хэрэглэгчдээс ойрын хугацаанд принтер авах уу гэж асуухад бол 66% нь худалдан авахгүй гэж хариулсан, 23% нь аавна гэхдээ гэртээ, 8% нь аавна ажил дээрээ гэж хариулсан. Тэгэхээр яг өрхийн нийт зах зээл маань яг 40% нь л одоо принтер авах бодолтой байж байгаа бол худалдан авах принтерийг гэртээ авна гэсэн нь арай түлхүү байна. Өөрөөр хэлбэл өрхийн хэрэглээний принтер арай эрэлттэй байна гэж харагдаж байна. За тэгэхээр худалдан авах принтерийн төрлийг харуул олон үйлдэлтэй өнгөт принтер авна гэсэн хандлага 67%-тай түрүүн зах зээлийн багтаамжин дээрээс гарч ирсэн. За олон үйлдэлтэй хар принтер авна гэсэн нь 14%, ганц үйлдэлтэй хар принтер авна гэсэн нь 11%, ганц үйлдэлтэй өнгөт авна гэдэг нь 8%-тай гарч иржээ. Харин илүүд үздэг принтерийн хорны төлөө өөрөлдвөл ямар хороор хэвлэдэг принтер илүү таашаадаг вэ гэхээр 44% нь нөгөө нэг шингэн ортой буюу шүршдэг принтер, 56% нь лазерын принтерэнд илүү хандлагатай байна гэж гарч байна. За тэгэхээр принтерийг худалдан авахдаа мэдээж ирэх хүмүүс бас тодорхой мэдээллийн хүүсвэрээс мэдээлэл цуглуулж байгаа. За тэгвэл ерөнхийдөө бол принтер авахдаа та ямар мэдээллийн хүүсвэрээс мэдээлэл авдаг вэ гэхээр 36% найз нөхөд гэр бүлийн гишүүдээс, 34% нь интернет фейсбүүкээс, 27% телевизийн реклам, 3 нь мэдгүй. Тэгэхээр ерөнхийдөө принтерийн зах зээл дээр бол их нөлөөтэй байж болох их усүр бол мэдээж хэрэг найз нөхөд гэрүүл яг нь тэрний энэ сайн гэд мэдээж хэрэг принтер авах ялангуяа технологийн бүтээгдэхүүн авахдаа манай хэрэглэгчид арай илүү мэддэг нэгнээсээ тодруулж асуудаг. За мэдээж хэрэг өөрсдийнх нь тархинд одоо тэр брэнд сайн, энэ сайн гэдэг ч юм уу ийм мэдээлэл бол хоногшохтой голдуу интернет, телевизийн мэдээнээс реклам бас одоо байршдаг байна. За тэгэхээр түрүүн асуулт асуусан байгаа ямар төрлийн хортог авах вэ гэж асууж ирсэн. Энэ маань хаана худалдаж авах гэж байгаатай ямар холбоотой байна вэ гэж бид нар хамааруулж үзлээ. За тэгэхээр ерөнхийдөө шүршдэг ортой принтер авах гэж байгаа хүмүүсийн 70% гэртээ авах гэж байгаа бол 30% нь ажил дээр авна гэсэн хандлагатай байна. Харин лазер принтер авах гэж байгаа хүмүүсийн 78% нь гэртээ, 22% нь
ажил дээрээ. Тэгэхээр яг хуу ажлын хэрэгцээнд бол сүүлийн үед яг шүртэг орто принтер эрэлттэй байх хангалттай маань. Яагтвэл нөгөө шүртэг орто принтер чинь тусад нөгөө баллон тавиад илүү хямд өртгөөр ашиглаж болдог. Тэгээ бизнес ертөнцид бас нэг хар цагаан юм хэвлчээд бариад явахаас илүү өнгөт юм эрэлттэй болж байгаатай бас холбоотой байх гэж бодож байна. За тэгэхээр принтер худалдаж авах гэж байгаа хүмүүс маань нөгөө ажил дээр авах гэж байгаа, гэртээ авах гэж байгаа хүмүүсийн мэдээллийн их усрын ялгааг хэдүүлээ харъя. За тэгэхээр принтерийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ? Хаанаас худалдаж авах гэж байгаа гэдгээр нь хамааруулж үзэх юм бол ерөнхийдөө гэртээ авах гэж байгаа хүмүүс бол 41% найз нөхөд гэр бүлийн гишүүдээс гэсэн байна. Харин ажил дээр авах гэж байгаа хүмүүс бол 54% интернет, фейсбુકээс гэж хариулсан байна. За тэгэхээр та бүхэн офисын хэрэгцээний принтер, ажлын хэрэгцээний принтерийн сурталчилгаа бол ерөнхийдөө интернет, фейсбુક дээр илүү суйрлах нь байна. Харин гэртээ авах гэж байгаа принтерийн тухайд бол анд амтсан яриа найз нөхдийн PR-н дээр анхаарал хандуулах нь зүйтэй юм байна гэж ингэж гарч байна. Ингээд хэрэглэгчийн зан төлөвийн хэсэгтэйгээ танилцлаа. Манайхан бол ерөнхийдөө ямархуу принтерийг сайн гэж үздэг, дэлхийд ямар нь, Монголд ямар байгаа юм тийм ээ. Энэ байдлыг бүгдээрээ харлаа. За тэгэхээр нэвтрүүлгийн дараачийн хэсгээр бүгдээрээ одоо Монголын принтерийн зах зээл дээр ажиллаж байгаа аль нэгэн компани амжилттай түүх, тэдний туршлагаас ярилцж, зочны ярилцлагаар үргэлжлэх болно. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ нэвтрүүлгийн зочны болон эхэлж байна. За тэгэхээр бүгдээрээ сая принтерийн зах зээлийн багтаамж хэрэглэгчийн зан үйлийн талаар студид ярилцсан байгаа. Тэгэхээр энэ зах зээл дээр тэргүүлж байгаа Монголд одоо Canon брендийг борлуулдаг тийм ээ IT Zone компани гэж байдаг. За IT Zone компани харьяа одоо Монгол Service and Support компани гүйцэтгэл жавхлан манай нэвтрүүлэг зочноор олцож та бүхэндээ энэ принтерийн бизнесийн онцлог тийм энэ амжилтанд хүрсэн түүхийн талаар ярих болно. Сайн байна уу та? Сайн байна. За тэгэхээр энэ нэг юм анзаарахтаа сая дээр бид нар зах зээлийг харж байхад яг Монголд Canon брэнд ерөөсөө хэрэглэгчдийн дунд байрснараач зах зээлд борлогдож байгаа тоогоорооч ер нь илт илүү байна л да. Тэгэхээр ер нь анх Canon брэндийг Монголд хизээнээс оруулж ирж гисэн тэр үед эхэлж явах үед Монголын принтерийн зах зээл ямар байсан те. Тэгээд тэрнээс хойш яаж та нөхөд одоо ингэж сайн байршуулж хүн болгон Canon сайн гэж боддог болтол ажиллаж чадваа. Тий, ерөнхийдөө бол бидний хийсэн гол үйлдэл бол одоо хүмүүст их танигдсан байгаа гэж боддог. Ягаад тэгэхээр хүмүүс маань ховлох хөвлөх гэж ялхаасаа илүүтэйгээр хэдлээ явж Canon дээр гэж ялдаг тийм үү. Тэгэхээр IT Zone компани маань 2000 оноос хойш ерөнхийдөө Canon брендийн ховлох болон хэвлэх төхөөрөмжүүдийг оруулж ирсэн байгаа. Тэгээ энэ маань зах зээл дээр хэрэгцээ шаардлагатай хүрээд хэрэглэгч болгоо ерөнхийдөө аваад тэргээр шаардлагатай оюутнууд жишээ нь одоо юу гэдэг нь өөрийнхөө гэрийн даалгавар, бие даалтыг ховлох, номоо ховлох эдгээр зүйлүүдийг хэлэхдээ яг л төхөөрөмж, том төхөөрөмж хаад брэнд болох Canon гэдгээр явдаг гэсэн. Тэгэхээр тухайн үед оруулж ирэхэд бол тухайн зах зээл маань их тачирхан яг нөгөө компьютерийн бизнес маань дөнгөж эхэлж байсан. Тэгэхээр ерөнхийдөө зах зээлийн аваад үзэх юм бол нийт тухайн тоног төхөөрөмжийн импортыг ерөнхийдөө авч үздэг тийм ээ. Нийт импортын нь ерөнхийдөө 20-25%-ийг нь хэвлэх болон ховлох төхөөрөмжүүд эзэлж байдаг. Тухайн үедээ энэ маань ч гэсэн яг ямар хэлчээг явж байсан гэхээр компьютерууд өөрсдөө маш их орж болж байсан тийм. Тэрийг дагаад компьютер дээр боловсруулагдсан материалуудыг хэвлэж гаргах энэ шаардлагууд гарч ирсэн байна. Тэгээ үүнээс үндэслээд бид нар ерөнхийдөө дэлхийн тухайн үедээ MCS-ийн харьяанд байсан. MCS-ийн манай гол зорилго маань юу гэдэг вэ гэхээр дэлхийн хөгжлийг Монголд оруулж ирэх тийм ээ. Тэгэхээр энэ том хөгжлөлтийг оруулж ирэх бидэнд ямар боломж гарч байгаа гэхэд Canon гарч ирж байсан байна. Canon гэдэг маань илүүтэй Япон үндэс суурьтай дэлхийд дахинд танигдчихсан маш чанартай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирдэг. Зөвхөн хэвлэх болон хөвлөх биш. Одоо аппарат ч гэдэг юм. Тэгээ бүр байгууллагын бизнес процессд нөрсөн тэдгээр шийдлүүдийг нэлэлдэг ийм газар байдаг. Тэгээ тэр компанийнхаа тоног төхөөрөмжүүдийг бид нар маш жижигнээс оруулж ирж эхлээд зах зээл дээр мань ямар гэрчин шаардлагууд байгааг бид нар тогтмол судалдаг. Тогтмол судалсны үндсэн дээр дараагийн модельүүдийг, дараагийн хэрэгцээ шаардлагыг хангах загвартай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирдэг. Оруулж ирсэн юм гэдэг. Тэгэхээр яг одоо ингээд яадаг л да принтер чинь бас нэг тийм юу гэдгийг хүн болгоо нэг тийм санаан зургаар өөрөөрөө хэрэгжилчих идэвчлээ юм л да. Ядаал одоо нэг компьютероос болохоор нөгөө принтерээ таниулахаас гулаал тэгэл одоо ингээд юм зууж муучгаар тэрийг нь одоо яадгийг мэдэхгүй те. Тэгэл бас нэг тийм хэрэглэхэд зүгээр нэг гар утас хэрэглэхээс бол арай л жоохон хэцүү. Тэ. Ерөнхийдөө бол тий. Анх оруулж ирэхэд бидний ер нь бол тийм шүү дээ. Хүмүүс худалдаж авлаа гэж үзэхэд юу хийх гэж байгаа гол зорилго нь юу гэхээр
компьютер дээр байгаа боловсруулсан бичиг баримтыг л ерөөсөө хэвлэх. Тэгээ анхандаа яг энэ зөвлөг манд гайгүй яваадсан тий цааш юмнууд ч ороод ирсэн цаашин зөвлөдийн баталгаатай байдаг болохоор гайгүй хэвлээд байдаг. Яваанда зах зээл дээр маань буюу хэрэглэгчнэрт ямар шаардлага гарч ирдэг вэ гэхээр энэ зүйлүүдийг бид нар одоо авчлаа. Авцсныхаа дараа энийг одоо юу гэдэг маллах зардал их байна. Хор болон гинт дуусчихж байна. Эсвэл одоо юу гэдэг гинт эвдэрчээд байна. Энэ болгон дээр бид нэр тогтмол хүн байрлуулж байна. Яг тэгэхээр энийг аваад тахаар нэг байгууллагад маань өөрсдийнх нь үйл ажиллагааны зардал нэмэгдээд эхэлдэг. Тэгэхээр бидний одоо сүүлийн үед жишээ нь нэвтрүүлээд байгаа зүйл маань юу гэхээр илүү үйлчлэгээ тал руу байна. Яаж юм тэгэхээр тухайн хэрэглэгч маань үүнийг авцсан бол ерөөсөө зөвхөн хэрэгэл тэрнтэй холбоотой хорон дуусхыг урьдчилан мэдхийг нь бид нар хариуцъя. Шаардлагатай тэр боловсон хүчин инженерүүдийн асуудлыг бид нар шийдээ. Зөвхөн хэрэглээд тэр хэрэглэх байдлаар ашиглах гэдэг тэр үндсэн зорилготой болж байна. Энэн дээр одоо жишээ нь юу гэдэг юм. Ерөнхийдөө таниулахаас одоо жишээ нь эхэлж байна л да. Инсталл хийждэг тий. Тэр бол ягаад тэгэхээр програм нь угаасаа тийм энгийн байдлаар зохиогдсон болохоор хүн болгон хийгээд байдаг. Тэгээ одоо юу гэдэг юм. Жохон гацчгаар нэг цаасыг аваад ингээл болгоо явуулдаг. Гэтэл яг ухтаа яадгүй гэхээр энэ чард бүхэл бүтэн баг том шинжлэх ухаан явж байдаг тийм ээ. Манай инженерүүд жишээ нь жилдээ 2 удаа Хонконгийн канал руу очиж яг энэ шин төрлийн сургалтуудыг авч яадаг. Тэгэхээр боловсон хүчин маань үргэлж ингэж бэлтгэгдэж байж байгаа гэсэн. Байгууллагууд маань юун дээр их хвчлэн алдаад байдаг анзаардаг гэхээр энэ маань нэг тийм үндсэн бизнес биш нэг ганц 2 удаа ингэж болгочоод байдаг. Яг тухайн хэвлэлтийн моментн дээр болчингууд тэрийг окейгээ цаашаа яваад байдаг. Гэтэл урт хугацаанд яадаг гэхээр энэ маань насжилтын их богино болгоод байдаг. Хэрэглээ улам одоо хурдан дуусна гэсэн үг. Яг тэгэхээр тийм ч нэг мэдхгүй жоохон асуудалтай юм хийчихээр нөхөн тарнаар гэсээр байгаа эвдээд. Харин тийм. Тэгээ дараа нь бүтнээрээс солихоос аргагүй. Тэгээ бүтнээрээс солихоос аргагүй болчтой. Нөгөө нэг өртгөн дуусаагүй байтал дахиад шинэ хөрөнгө оруулалт хийж эхэлдэг. Тэгээ байгууллагууд маань ийм төрлийн ерөнхийдөө дарамтууд их гараад байдаг. Тэгэхээр энэ төрлийн зүйлүүдийг бид нар яашаад гэхээр яг л хүмүүс маань тогтмол тэнцээ очиод копиро принтерээр үздэг, сервислдэг. Гол нь тэл зүйлүүд байна. Тэгээд энэ маань яаж юм гэхээр ерөнхийдөө тоног төхөөрөмж байгаа бид нар алсаас хянаад хор болон дуусахаар бол кастомертаа мэдэгдээд хор болын одоо гэдэг ямар нэгэн байдлаар тухайн байгууллага дээр явагдаж байгаа тэр хэвлэлтийн бизнес процесс гэдэг зүйл тасалдахгүй байх баталгааг нь тоног төхөөрөмжийн хувьд өгчөж байгаа. Тэгэнгүүт бас байгууллага дээр гардаг нэг том асуудал юу гэхээр яг энэ хэвлэлттэй холбоотой нийт зардал нь хэд юм бэ гэдгийг манай Монголд ерөнхийдөө тооцдог газар бараг байхгүй. Яг одоо жишээ нь харилцагч нартай ч юм уу очиод уулзаад сарын хэрэглээ чинь хэд вэ гэхэд ерөнхийдөө тэрийг тооцож үзсэн хүмүүс бараг байдаг. За нэг тэд орчимдоо гэж. За тэгээ яг мөнгөн дүнгээр хэд болох вэ гэхээр бас их гайхдаг. Тэгэхээр энэ маань ухтаа юу хэлэх гээд байна гэхээр тэр том хэвлэлтийн бизнес процесс гэдэг зүйл чинь өөрөө бас cost center байхгүй зардлын төв. Нөгөө талдаа бас бизнесийн орлогын төв болох боломжтой байдаг. Төрөний тоног төхөөрөмжийн асуудлыг бид нар үйлчлэгээ байдлаар шийдсэн. Одоо бидний илүү анхаарж байгаа зүйл маань юу гэхээр яг тэр тухайн том байгууллага дээр 5 копиер, 5 принтер, 1 плоттерч гэдэг юм уу. Энэ зүйлүүд маань нийлээд байгууллагатай шууд бас ямар зардал байгаа гэдэг гаргаж өгдөг. Тэгээ хамгийн том шийдэл маань юу гэхээр яг тэрэн дээр хэн гэдэг хүн хідэн хууц хэвлсэн гэдэг энэ мэдээллүүдийг гаргаж өгдөг энэ шийдэл рүү одоо ороо явж байгаа юм. Орчихсон эхний хэд хэдэн кастомерууд дээр ерөнхийдөө туршигдсан явж байгаа. Туршигдаад үр дүнгээ өгчихсөн нөгөө хүмүүс маань жохлон гэдэг хүн сүүлийн 1-7 хоног яг хэдэн шилхэг хууц А4-ээр хэвлсэн. Яг хэдэн шилхэг хууц А3-ын 14-г хэвлсэн гэдэг детальны мэдээллийг авах боломжтой ийм шийдлүүд гараад ирсэн байна. Одоо тэгэл нэг зарим том байгууллагууд олон хүнтэй байгууллагууд чинь нэг юм шатихын гоё том юм тавьчихсан. Тэгэл анзарж яах нэ нөгөө зарим нэг хүмүүс чинь нөгөө хүүхдийнхээ хичээл хөвлөөл одоо ажлын биш юм хөвлөөл байгаа юм шиг те. Гэтэл нөгөөх нь байж байгаа л нөгөө эн чинь бас нэг зэниглэгтэй бас овоо хэдэн төгрөгөөр зэниглэгдэх. Тэгтэл тэр хойрхон дуусаад гар захирал одоо энэ одоо яас их зардалтай хэдвэл гээл гайх гэдэг. Тэгэхээр ингээд хүн дээрээс нь компьютераас нь хянаад явчихтаар ер нь бол хүмүүс ч хэрэглэгээ их зүг хянаад эхлэх. Тийм тэгэлгүй байх. Юмыг ерөнхийдөө нэг бодит болгоод яг тоо баримтаар гаргаад ирэхэд тэнцээ бид нар ямар нэгэн байдлаар хяналт, ямар нэгэн байдлаар контрол, ямар нэгэн байдлаар менеж хийх боломж бүрдээд эхэлдэг тийм үү. Хүмүүс маань ихэвчлэн байгууллагууд дээр гаргаад идэг гол асуудал одоо юу гэдэг зардлаа хэмнэх дээр гаргадаг гол асуудал нь юу гэхээр зардал хэмнэх үгээр хаашаад юу гэхээр яг нэг ажилч руу хараад эхэлдэг. Бас нэг зүйл анзаарагддаг. Тэгээ бидний хийгээд үзсэн ерөнхийдөө судалгаа дэлхийд айлч гэсэн гарсан байдаг. Ер нь бол байгууллагын жишээ нийт орлогыг бид нар аваад үзье л да. Тэгэх юм бол тухайн байгууллага дээр ерөнхийдөө тухайн тэр орж ирсэн орлогын 3-5% нь хэвлэлтийн зардал руу шууд явдаг байна. Тэр маань юу гэсэн үг гэхээр ерөнхийдөө гадаад сүүлийн юу гэдэг 10 жил хийсэн судалгаан дээр үндэслэн
буюу одоо юу гэдэг нь тоногт хөрөмж өрөөсөн эвдэрлэггүй болгочихсон тодорхой хэмжээнд менеж хийсэн зүйл дээр гарсан тоо байхгүй. Одоо манайх шиг жишээ нь одоо сард хэдчнээ хууц хэвлэлтгүй жишээ нь тоо баримтыг мэддэг хүмүүс төр магадгүй энэ тоо бүр 10 байж болох юм. Жишээ нь одоо 1 тэрбумын орлого хийсэн компани 10% нь гэхээр асар том тоо байхгүй. Энэ үйлчилгээ тэр шийдлүүд маань нийлээд яадаг вэ гэхээр яг энэ байгууллага дээр гардаг бодит зардлыг 50% бууруулдаг ийм гол онцлогтой байхгүй. Тийм байна тий. Тэгэхээр ядаж нөгөө худалдаж авсан хөрөнгө зөв зарцуулагдах ийм боломжч бүрддэг юм байна. За тэгэхээр ингээд биднэрт принтерийн бизнесийн онцлог өөрсдийн туршлагаас хуваалцсан танд маш их баярлалаа. За одоо таны бизнест амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ Canon брэнд одоо энэ IT Zone компани, Монгол Support and Service компаниудын үзүүлдэг үйлчилгээ энэ Canon брэндийг зах зээлд амжилттай байршуулсан нууц технологи журуудыг сонслоо. Тэгээд студид хэрэгүүлцээ. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За нэвтрүүлэгтээ 95 мөрөл үзэгчтэй. За тэгэхээр бүгдээрээ сая принтерийн зах зээлийн хамгийн чухал тоглогчдын том тоглогчдын нэг болох Canon брэндийг төлөөлдөг одоо IT Zone компани харьяа Монгол Support and Service компанитай уулзлаа. За тэгэхээр ерөнхийдөө зах зээлийн багтаамжийн хэсэг хэрэглэгчийн зан төлөвийн хэсгээс харахад бол энэ принтерийн зах зээл бол хэдийгээр хямрал болоод жоохон буурч байгаа боловч хэрэглээ нь илүү албан байгууллагаас хувь хүний хэрэглээ рүү нэлээд тэлж байгаа нь харагдаж байна. За нөгөө талаараа бол ерөнхийдөө өнгөт принтерийн хэрэгцээ нэгсээд ялангуяа тийм олон үйлдэлтэй принтерүүдийн эрэлт их болж байгаа ийм анзаарч байна. За яг хуу тэр Монголын захирал жавхлан захирлын ярьснаар бол ерөнхийдөө энэ принтер гэдэг чинь бол зүгээр дам принтерийг бүтээгдэхүүнээр зарах хэд биш юм аа. Энд чинь нөгөө бас нэг тусгай сервис, үйлчилгээ шаардагдсан ийм бизнес байт юм байна. Тэгэхээр Canon брэнд Монголд ерөнхийдөө принтерийн зах зээл дээр ноёлох болтлоо ийм том байр суурь эзэлдэг болтлоо хөгжсөн гол нууц шалтгаан бол ердөөсөө тэдний санал болгодог принтерийн төхөөрөмж худалдахаас гадна нэмэлт тэр дагалдах үйлчилгээ байт юм байна. Тэр яг тэр дагалдах үйлчилгээнүүд нь түлхүү ерөнхийдөө байгууллагын хэрэглэгчдэд зориулагдсан гэж харагдаж байна. За тэгэхээр мэдээж яг энэ нэвтрүүлгийн маань төгсгөлд та бүхэн ер нь принтерийн бизнес хийвэл ямар вэ? Принтер оруулж ирж зарвал ямар вэ гэж бодож байгаа үзэгч нар маань байгаа бах. Тэгэхээр яг хуу нэвтрүүлгийн хөтлөгч бизнесийн зөвлөх хүний хувьд миний анзаарснаар бол яг хуу тэр байгууллагын хэрэгцээний томоохон принтерүүдийн зах зээл бол үнэхээр мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг. За нэлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженерүүд дараа нь засвар үйлчилгээг нь хариуцаад ажилладаг тийм ээ. Ийм юм шаардаад байна. Харин өрхийн хэрэглээний принтерийн зах зээл дээр бол харин боломж байгаа гэж санагдаж байна. За тэгэхээр өрхийн хэрэглээний принтер дээр та ажиллах гэж байгаа бол илүү одоо лазерын хортой за өнгөт байлыг үл шүршдэг ор байж болох юм. Гэхдээ жоохон олон үйлдэлтэй юм байвал бас өрхүүд маань сонирхдаг болчих. Гэхдээ энэ дугаарыг төгсгөлд бид нэр Монголд жишээлбэл дэлхийн принтерийн зах зээл дээр байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс ямар нь байгаад ямар нь байхгүй нэ гэдээ жигээ судалгаа хийж үзсэн. Тэгэхэд бол одоо та бүхэн дэлгэцнэрээс харж байгаа энэ бид нэр энэ Brother брендийн Pocket Jet гэдэг энэ дулаанаар хэвлэдэг халаач хэвлэдэг харцаганаар энэ зөөврийн принтерийг оллоо. Тэгэхээр энэ болохоор ингээд хэмжээний үед нэг иймэрхүү хэмжээтэй юм байна. Ерөөсөө А4 цаасны ийм дөрвөлжин хэмжээтэй. Тэгээд ингээд аваа явчихдаг. Жижигхэн гар цүнхэнд багт чинь машины уур тарьцагт хийцэн багт чинь тийм ээ. Тэгээ өөрөө батарейгаар ингээд ажиллаад хэвлждэг ийм нэг зөөврийн принтер байна. Тэгэхээр мэдээж хэрэг энэ технологийн бизнесийн салбарт бол шинэ бүтээгдэхүүн, шинэ санаачлага, шинэ хэрэгцээг хангах асуудал их чухал байдаг. Тэгэхээр бидний бодлоор бол одоо энэ зөөврийн принтерийн хэрэгцээ их байж бас болох юм аа. Одоо яа гэвэл манайх ч нөгөө мэдхгүй учраас байдаг гэсэн мэдхгүй учраас хэрэглэн энэ төр гэж бодоогүй гэж болно. Гэтэл одоо жишээлбэл энэ барилгын талбай дээр тийм ээ шууд ингээд хүнтэй уулзж байгаа төвлөгч байт юм. За энэ нөгөө нэг цагдаас сэргийлэх түргэн янз бүрийн байгууллагууд маань нөгөө зам дотор машин дотроо явж байхдаа яаралтай одоо юу гэдэг эрен сурвалжж байгаа хүний зургийг хэвлэлчихж байдаг юм уу? Эсвэл тэр өвчтний тэр зүрх нэвшлийг хэвлээ гаргаад ирэхч байдаг юм уу? Ингээд ийм зөөврийн зам дагуу яаралтай хэвлэх хэрэгцээг хангах
ийм шинэ бүтээгдэхүүн бас гарсан байд юм байна. За тэгээд үзэгчдээ хэрвээ принтерийн бизнес эрхэлье гэж бодож байгаа бол нэмэлт судалгааг өөрсдөө бас хийж болно, эсвэл Vision Group компанид хандаж болно. Аль эсвэл ерөнхийдөө энэ салбарт бизнес хийхээр бодож байвал мэдээж хэрэг манай ивент итгэгч Capital Bank-ны жижиг дунд бизнесийн зээлийг аваад эхэлж бас болох юм. За ингээд таны бизнес одтой байх болтугай очир дангис манай нэвтрүүлгийг ивент итгэлээ. Таны бизнест амжилт хүсье.